За эхэллээ. За өнөөдөр оюун коуч бид хоёрын эрчүүдэд гомдлох буй ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг энэ сайхан номоор танилцуулга лайв уулзалт хийж байна. Сайн байцгаана уу манайхаа? Сайн уу? Хурж ирж гин үү? Харин тий. За хадгалагдах юм чинь тий. Хөөний зэрэг чинь тий. За энэ номныхон талаар жиглэг жоохон тавьчих ярих уу? За тийм. Эхлээд хэдүүлээ та нараас нэг асуулт асууя гэж бодлоо. Гомдолд ер нь хэдэн оролцогч байдаг вэ? За энэ асуултанд лайв үзэж байгаа ч юм уу яг дараа нь үзэх хүмүүс хариулаад өчээрэй зэ тоогийн. Гомдолд хэдэн оролцогч байдаг вэ? Тэгэхээр бид нар яг энэнийхээ хариуг болохоор лайвынхаа төгсгөлд хэлэхээр байгаа тийм. За тэгэхээр ямар ч байсан тийм асуултаа тавьчих. Тэгээд эрчүүдэд гомдлох уу ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гээд нэрнээсээ ерөөсөө яг энэ номын утга агуулга гарцсан гэж би бодож байна. Тэгээд эрчүүдэд бид нар бол насан туршдаа л эрэгтэй хүнтэй холбогдож амьдарч байгаа шүү дээ. Нөхөр маань байна, аав маань байна тийм. Эрэгтэй хүүхэд маань байна, ах юу гэдгийг ямар ч хүн байсан. Эмэгтэйчүүд ч ихэнхдээ баг ихэнх нь л ер нь гомдлох эмэгтэй хүн бол ер нь цөөхөн байдаг гэж байгаа. Бүгд ер нь бол гомдож их баг хэмжээгээр гомдлоо зүгээр хэр тайлж гин үү те хөнгөн гомдож гин үү гэдгээс шалтгаалаад эрүүл мэнд нь одоо эрүүл мэндэд хэр нөлөөсөн бэ гэдгийг гардыг юм байна л да. Тэгэхээр энэ талаар бүр аюу гоё бичсэн ийм Украиний Елена Тарарина гэдэг мундаг коуч багш бичсэн ном байна. За тэгэхээр энэ ном маань бол ерөнхийдөө 100 хуудастай нэлээ ингэж товчхоо боловч зөвхөн яг гомдлоороо ингэж тулгуурлаад гаргасан болохоор гомдлоо бол нэлээд гүнзгий ажилласан байгаа. Яг гомдол гэж юу юм? Яг өөрт яг надад ямар гомдол байгаа гэдгийг хамгийн гол нь гаргаж ирснээр аягүй чухал. Ерөнхийдөө ингээд тийм онлайн маягийн гомдол бол ийм зүйл юм аа. Гомдох хүний бие нуртай юм аа гэдэг талаасаа биш. Яг өөр дээрээ ажиллаад, үр дүн гаргаад надад яг ямар төрлийн гомдол байгаа гэдгийг илрүүлэх бүр арт терапи гэдэг урлагийн сэтгэл зүйн аргыг ашигласан тийм тасгал техникүүд байгаа. Тэгээ номтойгоо нэлээд ажиллаад явсны дараагаар тэр гомдлуудаа нэлээ их ингээд нөгөө тайлах сэтгэл заслын нэлээ аргууд нэлээ гүнзгий төвчний аргууд бас орсон байгаа. Олон дахин өөрөө ингээд багшийн удирдлагуудаар өөрөө хийж болох аргачлалууд орсон байгаа шүү. Өсгөөчүүдээ. Тэгэхээр энэ нь бол ер нь өөрөө өөртөө ажиллаад гомдолтойгоо нэлээ ажиллаад бол асуудлынхаа үгийг шийдэж болохоор зүйлүүд энд байгаа. За тэгээд энэ дотор ингээд тэргээ түрэн оюун наманд ярьлаа гомдлгүй хүн гэж бараг байхгүй гээд яг үнэ гомдол бол маш их байдаг. Хүн болгонд байдаг. Одоо ингээд арт терапи гарч вэ, тасгалжуулалтаарч вэ ирж байгаа хүмүүс маань ерөөдөө бүгдээрээ гомдлоосоо болоод түүнийгээ тайлж чадаагүй бүр ингээд нөгөө дараад ихсэнээсээ болоод одоо цаашдын амьдралаа аз жаргалтай одоо тэр амьдралаа бүтээх тэр боломжоо алдсан, хязгаарлсан, тэрийгэ түүчсэн хүмүүс аягүй хэрж идэг. Ерөнхийдөө баг амьдралаа ингээд ажил амьдралтай амжилт гаргах чадвар нь баг гэхээсээ илүү айгүй гомдлоосоо болоод тэр чадвараа дарцсан нөөц боломжоо дарцсан хүмүүс айгүй ирж байгаа харагддаг. Чиний туршлагаар энэ номноос ингээ хараад саний туршлагатай ингээ холбоод бодохоор ямар хөө юу нэ эндээс биний бас нэг хөөрхөн нэг мессежүүд ингээ надад яг үлдсэн байна л да. Яг уншаад ажиллаж байх хавцад нэг гоё жишээ энэ гардаг байхгүй юу? Нэг хоёр эмэгтэй нэрэдээ уулзаад ингээд гоё буу халаас суужсэн байна. Тэгээд эмэгтэйчүүд заримдаа юу эсийг ярих вэ? Зарим нь бол бро маш их муулдаг тий ингээл зааваа муулах гэдэг нь явахдаа гомдол хитэл байгаа гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө болтыг жоохон ч гэсэн суулж байгаа. Суулж байгаа нэг хэлийн арга л байгаа тийм л та. Гэтэ тэрүүгээр нэг тийм сайн тайлбарлах байгаа бол дахиад гомдолж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гомдлол ярьсан байл да нэг бүсгүн за дэсэн хүн юм байна тийм байна таалагдахгүй маань халамжгүй байх юм уу тий намайг надад ингэж хэлцээд ингээл яриадс. Тэгээд нөгөө гэрте байгаа нөгөө хүүхэн нь болохоор гэсэн байгаа шаасж байгаа. За найс нэг юм үзүүлээ. Чиний өмсөд үзтэй гэл юунаасаа ашкамнаасаа янз бүрийн гоё дайшин зууд гоё плаад юунууд хаслууд энэ гаргаж ирэл. Чиний өмсөд үзтэй гэдэг өмсөлөөдсөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө найз нь нөгөө гомлоод дээсэн найз маань нөгөө найзынхаа өгсөн дайшин зэгч өмсөж үзээл те. Тэр цамцын өмсөөл үү ямар гоё байсан надаас таалагдж штэ таарж штэ гэж хэлсэн. Тэг хэсэг ингэж яагаад нөгөө найз нь хамгийн сүүлд нэг тийм давсаасаа хуучин доорхоо тийм нэг дайшин гаргаж ирээд за энийг өмсдөө миний найз гэсэн байна. Тэгвэл нь өө чи яаж байгаа юм бэ те өөхөө би өвөж юм муухай өмсөх юм бэ би муухай юм өмсөд хаагуур явах юм те чи ийм муухай надад өмсөх гэдэг хэрэгтэй ястаа өмсөхгүй найз нь таарч байсан өмсөхгүй гэсэн байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт нөгөөх нь за найз нь яг энэгээр чамд юуг ойлгуулах гэсэн юм бэ гэхээр
гомдол гэдэг чинь одоо саяны энэ авсархаа балаач шиг л юм байгаамаа. Тэгэхээр амьдрал бид нар янз бүрийн зүйл тохиолдож болно. Ямар ч хүнтэй учирч уулзаж болно. Тэгээд тэр бүхэнд бид нар жишээ нь өнөөдөр надтай уулзахдаа ямар байсан бэ гэхээр энэ авсархаа даашин зэрэг өмссөн чи над дээр ирсэн гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр гомдол гэдэг ямиг өмсөхгүй байж болно. Чи сэмплажиг өмсөхгүй байсан тий. Өмсөхгүй ингэж байж болно. Ямар ч гомдмор зүйл гэж чиний бодогдож байгаа тэр зүйлүүд ирэхэд гомдмор зүйл биш байхгүй юу? Гомдмор зүйл гэж хүлээж аваад байгаа гэсэн үг. Тэгэхээр гомдмор зүйл ирэхэд чи яг саяны плаж өмсдөггүй шиг өмсөхгүй л байх хэрэгтэй тий. Тэрнээс биш яг ийм зүйлүүд чам дээр хэдэн мянган удаа ирнэ гэж хэлсэн байгаа. Тэгээд нөгөө бүсгүй чинь маш их ухаалаг бас олж авсан байл да. За тийм бэ нэрээ. Тэгэхээр бид нар нөгөө өхрөөс ирж байгаа чиний гомдмор гэж боддог янз бүрийн характерууд, үйлдэлүүдийг нөгөө муухай дашинзыг нэг өмсөөл тавьж нөгөө үзээл хүндаалтай хязгаарч тайлаад дахиж өмс гадаа гарч үзээл те цаас нэг чүхлээстэй хэцүү нэг тайлаад ч юм уу те тэг тэгдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бити тэрийг амсаач бити өмсөөч те тэгжил хэлсэн байгаа. Гомдын талаар энэ гоё бас мессеж байсан. Дараагийн гоё мессеж нь болохоор бид нар ингээд нөгөө эмэгтэй хүмүүс ялангуяа нэг саяхан нэг фэйсбүүк дээр нэг хөөрхөн зураг байсан эрэгтэй хүний манай эхнэрийн шампунь гэсэн чинь айгүй үнэтэй тий одоо яадаг ураг мурагтай янзын гоё ингээд шампунь авчихсан. Энд ерөөс хурж болохгүй тий миний шампунь гэсэн чинь бүр барыг яа тийм бэлгэнд ирсэн тий ингээд бүр ингээд хийж яваадгүй тийм хямдхан тийм шампунь ингээд тавьсан тий. Тэгээд энэ эхнэрийн шампуньд бол энэ гэрээс хинч хүрх хэрэггүй тий манай эхнэр л гэдэг хэлсэн. Тэгэхээр бидний нөгөө нэг бас тийм дуртай шампунь байлаа гэж бодъё. Энэ бас нэг надад яг хүрсэн юм амьдралдаа хэрэгжүүлсэн санаа эндээс авсан хамгийн гоё санаа байхгүй. Тэгэхээр тэр шампунь гоё шампунь миний яг хамгийн дуртай тэр алаатай ч юм уу гоё шампунь байлаа л да уурагтай тий айгуу сайн. Тэгээд би дэлгүүрт ороод тэр шампунь авахсан чинь нөгөө шампунь маань заавал нэг хажуудаа нэг ямтай л ээж л дээ. Одоо миний нөгөө дуртай шампунь энэ байлаа энд нэг бонус жижигхэн нэг амжилтруулагч боотсон тий. Ерөөсөө би энэ шампуныг авахын тулд заавал энэ жижигхэн амжилтруулагчтай авах хэрэгтэй байна л да. Ясан дээр надад бол энэ амжилтруулагч нэг онцгой шаардлагагүй. Энэ шампунь миний гол авах байгаа хүсэж байгаа юм баггүй. Тэнгүүд энэ амжилтруулагч нь болохоор яасан гэхээр тэр энэ шампуныг хийсэн компани нь шинээр нэг амжилтруулагч гаргаад туршгаад тестерлэх гэдэг шүү дээ бид нар дээр ямар шуун бол хүмүүсийн саналынхаа зүгээр нэг шинэ шампунь амжилтруулагч ингээд зархаар хүн авдаг юм байна. Тэгэхээр энийгээ зөвшөөрж үзэхийн тулд нөгөө хамгийн дуртай хамгийн гүдэг шампуньтойгоо хамт бонус олгох өгч байгаа байхгүй. Тэгэхээр би дэлгүүрт аваад нөгөө гоё шампунь авах гэдэг. Ерөөсөө дангаар намаар байдаг. Бүх шампуныг ингээд бооцсон. Энийг ингээд салгаад би авах ямар ч боломжгүй. Заавал энэ амжилтруулагчтай авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэхээр би яагаад энэ шампунь амжилтруулагч энэ дээр байсан айгуу гоё жишээ байхгүй. Надад нэг хүн өөр хэлж авна шүү дээ энэ номыг тий. Гоё надад бидний гомдлын хэмжээ хэл зэрэг байгаасаа хамаарна тий. Тэгээд юмыг хүлээж авах бидний өнцгөөс хамаарч янз бүрийн мессеж хүлээж авсан байгаа. Тэгэхээр энэ шампунаар би авахын тулд энэ бонусыг энэ шинэ юм чинь онцгойж иж болно шүү. Миний өмсөнд тарахгүй ч иж болно. Хатуулаад ич болно. Айгуу мухаач байж болно мэдгүй. Гэхдээ би энийг авахын тулд энэ заавал ирээд байгаа. Яг тэрнтэй адилхан та хүнтэй суусан л бол тийм нөхөр ялангуяа энд бол би нөхөр найзлаг асуудал ярьж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хэрвээ чи энэ сайхан шампунь, энэ сайхан хайртай залуутайгаа сууж байгаа бол хажууд нь жаахан заавал бонус ирдэг маа гэдэг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бонус нь миний хувьд юу байсан бэ гэхээр жишээ нь яг миний амьдрал дээр тулгарсан асуудал гэвэл манай нөхөр болохоор ингээд маш гоё хоол идэг. Тийм хоолыг бол үнэн тасархай. Тэгээ би чинь туслах тохиолч юу юм гэртээ. Тэгэхээр тэгтээ яг нөгөө хоолоо хийх явцад нөгөө төхөөрөмжүүд нь гарна штэ хутаг заазуур компаниуд байдаг тийм. Тэр яг хэрэглэсэн газраас үлдсэн байдаг тийм. Дараа нь гэрээ ингээд зэгцэж чаддаг байхгүй би. Амттай хоол идсэн. Яг тэгээд тэр гоё амттай хоолыг би идэн компани. Гэхдээ ард нь би яг нөгөө дэлбэсэн галтгой цэвэрлж байгаа байхгүй. Тэгэхээр би нөхөртэй хайртай, миний нөхөр өөр хүмүүсттэй айгуу тийм хайртай, сургамжтай, мундаг айгуу хүмүүсттэй тоглолдог тийм залуу. Тэгэхээр тэр нөхөртэй би хайртай энэ бонус ирчээд ш маань нөхөр айгуу сайн юм. Гэтэл маань нөхөр бас заримдаа тайлсан хугацаа тайлсан газар тавьчихдаг байна. Тайлсан газар. Тэгэхээр тэр ийм гой залуу би авцсан байж хажууд нь жоохон бонус ирэх юм байна л гэдгийг би ойлгоцсон. Тэгэхээр би одоо жишээ нь нөхрийнхөө нөгөө болгосон галтгойг юм уу тий хоол хийсний дараа тийг хавцаа энэ тань яасан зэгцгүй байдал. Тэр бүхний нь болохоор би ямар ч тийм гомдлгүйгээр айгу ад жаргалтайгаар нөгөө хувцсыг түгээд аягаа аваагаад тэгээд тэрийг би ангижруулагч гэж хүлээж авдаг гэсэн байхгүй. За яг ангижруулагч ингээл миний нэг пресерсэн юм ангижруулагч яхав тэ ийм гоё шампуньтай хийж тэр жижиг ангижруулагч ямар аваатай ангижруулаад хийж нэ тэгээд тийм хөө байдалтай. Баярлалаа. Гоё шүү. Эндээс нэг юм ингэ санаад байна.
Одоо жишээ нь одоо би нөхрийнхөө хувьд энэ байлаа л та. За. Надад бас бонус аваад олдоорч байгаа байхгүй. Яа үнэ. Тэгээд тэр бонус юм биш байгаа байхгүй биш шүү дээ. Яг үнэ. Өөрөө юм байж нөхрөө заавал ингээд нэг бонусгүй байх хэрэгтэй. Яг тий өөрөө хэлбэлдээ эхнэр хамгийн гоё шампунаар угаадаг шиг тийм шүү дээ. нөхөр хамгийн муухай шампунаар дугаа угаагаад гэхдээ надад хамгийн гоё шампуныг дугаа өгч хэрэгтэй гэдэг юм ойлгоод яг тэдний оронд нь яг цөөнгийн сэтэрч өгөхгүй л ахна шүү дээ. Тийм шүү дээ. Яг цөөнгийн сэтэрч бонус таагаад дугаач гэсэн хит хүнийг юм та байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар болохоор ингээд шүү дээ. Өөрөө одоо жишээ нь дан ингээд нэг шампунь юм шиг бодоод тийм шүү дээ. Нөхрийгөө би ингээд нөхөртөө очихдоо дан шампунь байх хэрэгтэй юм шиг тийм. Шампунаа хүлээж авах хэрэгтэй манай нөхөр тийм. Нөхрөөсөө болохоор бид нар яг бас дан шампунь авах гэдэг шүү дээ. Тэгтэл өөрөө бас ийм бонустай гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бид нарт бас нөхрийн маань төвчж чаддаг зан байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэрнээс жижигхэн тийм нөгөө төчлөөр гарч л байгаа мэдээж тий. Тэгэхээр өөрөө нэг ганц шампунь юм шиг бас надад бас хэрэггүй айгүй маш байна. Тэр юм шиг нэг худлаа бас тий. Ийм ч тийм үгүй шиг дөрөв бас хэрэггүй байна шүү дээ. Хүн гэдэгтэй эвлэж байгаа байна. Тэгэхээр өөрөө би бас амжилттай юм чинь ягаад тэр хүн бас амжилттай байж болохгүй юм тий. Тэр юмнаас хүлэн зөвшөөрөөд гол нь яг гомдол гэдэг юм чинь ямар нэгэн зүйлийг байгаагаар хүлээж авах юм гэлээ. Ерөөсөө тэгж төгс төгөлдрийг тэр хүнээс хайгаад өөрөө нэг төгс төгөлдөр амтсан шиг тий. Яг айгүй гоё гаргалгаа гарч ирсэн. Тэгээ эндээс надад айгүй чухал санаа гарч ирж байгаа байхгүй юу? Ишлээд юу ч гэсэн энэ хий жишээ гарч. Эндээс би тэмдэглэсэн байсан. Уншаад байгаа гомдол гэдэг усыг нь шавхаад байхад хаанаас ч юм бүүмэд дахин ундарч гараад байдаг гүнзгий худгал гэсэн үг. Ялангуяа 5-аас илүү жил хадгалсан гомдлыг өөрийн дотоод сэтгэлтэйгээ ганц 2 цаг ажиллаад ажиллачих гэж найдах хэрэггүй. Голдуу гомдлыг ажиллах гэж түүнийг хичнээн удаа хадгалсан 40 хугацаа шаардлагатай гэж байна. Тэгэд эндээс хамгийн гол зүйл нь усыг нь шавхаадлахад ундраад л гэдэг одоо худдаг шиг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ гомдол гэдэг зүйлийг үндсээр нь жоохон багасгаж ажиллахаас биш ингээд жоохон ингээд танаад тий зарим нэг гомдлыг арилгаад зарим нэгийг арилгахгүй за яг хөө ээжтэй гомцсон гомдлыг яг хөө эвээр нь ээж минь настаа болж байгаа ээжийн гомдлыг цайруулчих. Тэр мод ондгийн гомдлыг өстө гайгүй. Энэ бол тэр бол надад нэг хөвчлээ уучлаад харж юм биш тэрнийг бол гомдыг үлдээлээ гэж бас болохгүй нэ штэ. Эндээс тэр аюул хүчтэй надад санагдсан. Яг үл энэ чухал санагдсан хүмүүстэй ажиллаж хахад хүмүүс тэгдэг байхгүй. Ингээд өөрийнх нь арай дотны хүмүүстэй ингээд багтаа гомдсон гомдол юмнуудыг бол хайцангуй ингээд тийм дээ нэрээ тийм. Жохон дургу те уучлмааргүй нэлийн бүн гомцсон үнэ бол ер нь ингээд царайнд хувраад ингээд ер нь мөрөндгөл ингээд үгүйсгээд эхэлдэг чи ер нь муу хүн гэл те. Тийм ер нь бол тэр л өөрөө баг эхэлсэн шүү дээ. Ээж тэр бол яг те муу ээж минь тэгсэн ч гэсэндээ те миний муу ээж юм чинь те бүх насаа ингээд бидний төлөө зориулаад дондог толмоо өөр хүн дээр бол айгүй хурц бас гарч ирдэг талууд би. Тэгэхээр энэ хинээс эхэлсэн хаанаас эхэлсэн энэ гомдол нэг чухал биш болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэг байгаа чухал байгаа юм тийм. Тэгэл хэцээ шүүмжтэй дагаад чухал байгаа. Үнэтэй дагаад чухал. Нөгөө хүн одоо чи намайг нэг гомдсон байлаа, би нэг гомдсон байлаа гэхэд тэр хүн мэдхгүй явж иж болно шүү дээ. Яг үнэ. Тэ? Хамаа гомдосноо мэдхгүй байна шүү дээ. Би л одоо ингээ хэдэн жил ингээл нэг том чулуу хөөрчээл өөрийгөө зовоогол явж явах хэрэг байна уугүй юу те. Тэгэхээр ингээд бисгүүчүүдээ энэ номыг уншихаар хамгийн гол зүйл нь яг надад ямар гомдол байгаа мó байхгүй мó. Тэгээд зөвхөн эрэгтэй хүнтэй холбоотой биш, өөртөөгөө холбоотой, өөрийгөө уучлах, өөрийгөө зөвшөөрөх, суллах, өөрийнхөө нөөц боломжоор ирж хүчтэй ингээ гоё амьдрахад зориулсан тийм ингээ чухал зөвлөгөөнүүд байгаа шүү. Тэгэхээр энэ нэг одоо энэ дээр хамгийн гол нь одоо манай хүмүүс аяг тийм ном уншдаг судалдаг хүмүүс энэ лайвыг үзэж байгаа гэж бодож илүү өөртөө ажилтдаг, өөрийгөө хөгжүүлдэг тийм. Тэгэхээр энэ дээр бидний нөгөө хамгийн сайн мэддэг Луис Хэйгийн та өөрөө өөрийнхөө амьдралыг эргүүлж чадна гэд номон дээр нэг тийм театраар гомдлоо тайлах театрын тайлж төсөөлж байгаа тийм аюугаа ярилцлаа гэдэг. Тэр аргачлалыг аюу өвдөлтөө хийсэн гэдэг аюу олон хүмүүс ярьж байгааг би санаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр аргачлалыг нэлээд бас ингээ баяжуулаад дээр нь дахиад төрөлжүүлээд нэлээд олон одоо энэ дээр хэд 6 аргачлал гаргаад ирсэн байхгүй. Тэрийг нэг нь эхнийх нь тэр байх янз юм байсан. Аюу байсан. Эхнийх нь яг нөгөө театр тэгээд би ингээд нөхрийгөө төсөөллөө гэдэг. За саяны бол нэг аргын тухай шууд ярьж байгаа. Харин би нэг арга барийг ярьж байгаа. Тэгээ пагийн нөгөө нэг театр гэдэг аргыг би яг хэрэгжүүлж үзсэн байхгүй. Тэгээд нэг хөрх юм. Ерөнхийдөө нөгөө нэг жоохон нэг тийм өөрөө сэтгэлээсээ хандаал айгүй хингдэг хүн буцаад яг тийм шаардаад идэв юм лээ. Хэрвээ би сэтгэлээсээ хандж байгаа бол зүгээр хандж байгаасаа л ад жаргалыг аваад хайчих хэрэгтэй мөлий.
хариу ихгүй тий. Тэгэхээр тийх чадахгүй байгаа бол тэрийгээ л өөрчлөх хэрэгтэй байгаа тийм шүү дээ. За тэгэхээр энэ театр гэдэг арга нэг нь ихгүй гомцсон үедээ өөртөө туслах аргууд гэдэг маш гоё ингээд зүгээр гэртээ сууж байгаа л хөөрхөн хийчих юм арга байгаа. Тэгэхээр энэ дээр яасан бэ гэхээр ажиглуулах зүгээр ярьчих уу? Ярих уу? Ажиглуулж бололтой. Юуны маань цаг хэр болж байна? Тийм тэгэхээр ярьчих дөө тий. Тэгэхээр энэ дээр аягүй хөөрхөн ийм ганцхан аргын тухай ярьчих тий. Цаашаа хэдүүлээ манайхан өөрсдөө номоо аваад уншаад үзгээд энэ тэгээд нэг зүгээр нэг хайч биш. Гомд толгондоо барьж авах нухаад байвал баг тэгээд гомдлгүй болох юм шиг надад санагдсан. Яг тэгээд өөрийгөө барьж ханд бол хүн ч бас дадал суух гэж нэг юм биш. Ямар ч юм нэг удаа ганцхан тайлаад арилдаг юм бишээ гэж уншсан шүү дээ манай. Тийм коуч тэгээд уншиж. Тэгээд ерөнхийдөө байраа энийг гомдмоор санагдал ирэнгүүт жоох ингээ өөртөө жоох хяналт тавиад мэдрэмжэндээ тий. За би ингээл гомддог байхгүй гээл тий. За тэгээд тэгвэл ийм гомдлыг би яаж тайлах вэ гэдэг. Айгуу тийм эрүүлэр зүгээр гаргаж явах стол гэсэн юм байгаа тийм эндээ боглуулахгүй. За тэгэхээр театр гэдэг арга дээр би яг яасан бэ гэхээр одоо нөхрийнхөө ингээд жижиг шажиг ингээд гомдож исэн юм олохыг хичээсэн баггүй бодоод өмнө угаасаа нэг айгуу гол бүснэгт байгаа. Хитэн өвтэй байна. Одоо ингээд гомдолч ингээд те 10 гэж бодвол хитэн өвтэй ингээд тэгээд ингээд чигсаачсан бүх гомдлож чигсаагаад биччихээрээ танд магадгүй нэг 5 гомдол гарах нь 10 гомдол гарах нь 100 гомдол гарах нь тий бүгдийг ч ихсаж чичээд ингээ хувлаад нэгээс хамгийн ад ээж байгаа бол ер нь бүр маш их байх нь ер нь ойлгомж зүгээр шүү дээ. Тэгээд тэр бүгдийг гаргаж ирээ. Зүгээр барыг тэрийг бичиж яхад л ер нь хүний бас юу мэдрэмж гадагшилчээдэг гэж ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тэгэж бичээ тэндээсээ би нэг гомдол дээр ажиллаж үзэхгүй юм. За тэгэнгүүт чинь ингээ айгүй хөөрхөн театрын жоох хөвгт болгож төсөөлсөн нөхрийгөө. Тэгээ жоох хөвгт болгоод төсөөлөөд нөгөө чинь театрт ингээ бүр жоохныхын зураг манай нөхөр гоё төсөөлөхөд хэлбэр байсан. Манай нөхрийн нөгөө жоохных нь яг 6-7 настай үеийн морь үнцний айгүй хөөрхөн зураг нь байдаг байхгүй. Яг тэр шууд бууж байгаа чинь. Тэгэл төсөөлөл нөхрийгөө төсөөлөл гэсэн чинь бүр тэгээд нөгөөдөө чи яриад хөөрхөн ингээд яриад хамгийн их хүсэл мөрөөдөл боддог юм би өгчийн гэж төсөөлсөн. Тэгэл өгөнгүүд нөгөө гоё дуртай юм аваад нөгөө хүүхдийн нөгөө мэдрэмж харцтай ямар болж бүр айгүй гоё амж өмнөөс нь тоглоод юм гомдолтой юм хөөх юм бэ хайр бүр яг нэлмэс гарч юм чи ямар хөөх юм бэ гэж нөхрийг хайрлаж байгаа шүү дээ өөрөө хүүхчиг тэгмтэй хайрлаад бүр ингээл айгүй гоёлаа тэгээд би чамаа уучлаа тэр уучлахаас харахгүй гэж ерөөсөө бүх хайр ундраад ивэдээ энэ жаахан амтнтэй тэгээд намайг гомдоос нь гэж өөрөө ч бодохгүй явж байгаа шүү дээ маань ч одоо явчихлаа шүү дээ би болохоор тэр нэг жоох юмнаас ингээд гомдлаа тийм чигтэл энэ гомдсон тэгвэл тэрийг би тайлбарлаад нэг жижиг гомдол дээр тэгэл чинь жижиг явдаг миний хувьд томлоо юм л та тэгэл ингээд бодсон чинь тэр юу юм бэ тэр хөөрхөн амт тэгээд тэр хүний хувьд бид нар буруу зөв гэж бодоод байгаа шүү дээ буруу зөв тэгээд яг энэ дээр бас нэг гоё юм гарсан яг энэ үед би сасан дээр хэлчихээ энэ мартаад тань хэлж байгаа юм тэгэхээр зөв амьдрах уу тий ад жаргалтай амгалан амьдрах уу гэдэг нэг мессеж бол энд байсан. Тэр нь болохоор бидний гомдол яагаад үүсдэг юм бэ гэхээр дандаа нэг энэ буруу энэ зөв гэдэг хэтэрхий том дүгнэлтүүдээс нь болж гомдол үүсдэг юм байна. Одоо нэг хүн юм ихээр би дандаа нэг зөв буруугаар дүгнээд нь шүү дээ. Миний хувьд зөв гэсэн юм яг энэ дээр яг зөв ч юм уу буруу ч юм уу тэр хүний хувьд зөв юм уу буруу юм уу гэсэн мэтлээ өөрөө яаран дүгнэлт хийгээд шүү дээ. Яаран дүгнэлт өөрийнхөө одоо хүртэл амьдарч ирсэн амьдрал юу вэ? Тэрүүгээрээ шууд шийдээл би дүгнэл энэ зөв буруу ингэж ясгүй эсвэл өөр амьдрал тийс өөр асуудал бэрхшээл тийс өөр туршлагыг өөрийнхөө харцаар хараад зөвхөн өөрийнхөө шийдээл би бодгож байгаа байхгүй. Харин энэ буруу гэж айгуу тэгээд би тэгэл зөв амьдрах гэдэг шүү дээ. Амьдаа өөрийнхөө зөв амьдрах. Тэгэхээр тэр зөвчөө ясан дээр яг зөв үгүй юу гэдгийг өөрөөс бодох хэрэгтэй. Тэгээд зөв буруу гэж айгуу тийм дэнсэлж юмыг дүгнэж шүүдэг хүн айгуу гомдомтгой байдаг. Тэгэхээр аль болох юмыг их битээ шүүгээрээ тэгээд нэг ингээд байгаагаар нь хүлээж аваад нөгөө бонустайгаа амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэгээ сая театраар төсөөлөл бүр айгуу уучлаа. Тэгээ хамт нисээд битээ бүр нөгөө жаагантай ч хамт гараасаа бариад ич идэм шиг ингээд байсан. Яг нистэй би ер нь жоохон мэдрэмж сайтай л да. Тэгээд айгуу гоё яг нисэж байгааг мэдэрсэн. Хөөхөн нөгөө ч юм бүр баялцсан ингээд миний өсөн бэлгийг барьсан нүд амгалцсан хоёлаа нисээд тэгээ нөгөөдгийгөө буулгаад битээ ингээд салж байгаа байхгүй юу. Тэгээд гисэн чинь бүр айгуу гоё тайвшраад би айгуу гоё л тийм л ингээд толгоомлож бүр ингээд хөнгөрөөл энд дэсэн ингээд юм чи алга болвол тий айгуу гоёлол дараа нь ингээд хэсэг байж би тэр ажлынхаа өрөөнд гэрийнхээ ажлын өрөөнд нууцаар ингээд айгуу тухтай ажиллаж байгаа байхгүй юу. Хаалгаа бүр онгохгүй хааж байгаа. Тэгвэл манай үрдэж нөгөө олон жоохон үжиггүйгээл ирэл намайг чинь ингээд асаал нүүрнээс юм хэлэхгүй шүү дээ. Тэгээд яг тэгэж хийчихэл дуусчаал гараал энэ гарсан хайр шүү дээ.
Гоё гэрэл цаантай нэ. Бүгд тийм ингэж амьдралын төлөө зүтгэж байгаа юм. Яг гэдгийг бодож ирсэн юм байна те. Тэгэхээр яг иймэрхүү хөөрхөн гоё яг бодит агууд энэ ном дээр байгаа билээ. Тэгээд зүгээр нэг бид нар нэг онлын ном уншаал тийм байх гэхээсээ илүү тийм гэр хэсгүүд нь их таалагдсан. Тэгээд амьдралд хэрэгжүүлээд шууд авсандаа их баяртай байна. Энд дээр нэг нэмэлт нэг зөвлөгөө юу хэлчихье. Тэгэхээр энэ дэр одоо ингээд нөгөө энэ саяны ингээд арга техникүүд байгаа. Энэ урд нь бас өөрийнхөө яг гомдлыг олж илрүүлэх бас арга техник байгаа. Надад яг ямар гомдол байгаад байгаа юм. Тэ яг тэр гомдол одоо хэр хэмжээтэй байгаа юм. Тэрийг яах юм гэдэг юмнууд ерөнхийдөө энэ дэр урд нь аюул чухал дасгал байгаа. Тэр дасгалыг өөртөө ингээд би бодог аваад хийх юм. Тэр дасгалаа хийчээд ерөнхийдөө энэ дэс гомдлынхаа тухай бүх хийж бүрээ ойлголтууд авчих шүү дээ. Зөвхөн гомдлоор энэ чинь суурьсан юм учраас. Тэгээд яг сүүлийн саяны 6 аргыг өдөрт нэг цаг тавиад 5 минут ч юм уу 10 минут өдөр болгон утсан дээрээ сэрүүлэг тавьж байгаа. Тэгээд яашаа байл тий нөгөөдгөө яг хийгээд байгаа. Одоо энийг ямар ч хэлсэн за хамгийн багадаа нэг сар 2 3 сар идэр хийх тусам аюул сайн. Ерөнхийдөө багцсандаа гэж бодсон ч гэсэн хамаагүй. Хийгээл ах тусам бүр үнэхээр оргүй алга бол. Яг зөв. Наач хийсэн байгаа. Тэгээд нөгөө өмнөх юм алга болохоос гадна нөгөө нэг тэгээд хаар чин өнөөдөр бид шинэ гомдол үүсэхгүй болчихсон. Оо яг би нөгөө дахиж ажиллах ядаргаа яцтэй. Тийш. Одоо шууд авахгүй байсан дээр шүү дээ. Энэ ч боо төвтэй ажил юм байдаг. Тэгээд хамгийн гол нь энийг хийгээд бас дээрээс нь ингээд чинь шахлах баттай болж ирэн аюу олон давуу талууд гарч ирнэ шүү дээ. Тэгээд дээрээс нь хамгийн гол нь гомдлоосоо чөлөөлөгдөд ирж байгаа юм чинь биднес тэрний зайд юу орох вэ? Гомдлоосоо чөлөөлөх зайд нь юу орох вэ? Өстэй хайр маяг хүсэл мөрөөдлөө тийм үнэ. Өстэй гайхамшигтай. Аз шаргалыг л оруулж болж байгаа байхгүй тийм. Хүсэн юугаач оруулж байгаа. Зай гарч ирж байгаа гэсэн үг юм шүү. Тэгэхээр ингээд өөрийнхөө ингээд ийм одоо энэ хар бараан сүудрийг цааш нь ингээд чөлөөлж явуулаад ингэж харуулаад өнгөтэй болгоод тэгэх боломжтой ном бол энд ингэ байж байна. Эргэлзэлгүйгээр зүгээр авч үзэл эхнээс нь яг ингэ харж байгаа 100 хуудас учраас энэ завгүй амьдрал тийм ч хугацаа бас орохгүй. За одоо тэгээ сүүлийнхээ нөгөө лайв моногоо дуусгаж байгаа хэрэг нөгөө асуулт. Хариултаа хэлсэн тий хариултаа. Тэгэхээр та нар ерөнхийдөө хариултаа олцсон баг тий. Гомд хитэ оролцогч байд юм бэ. Эхлээд таад бол ерөнхийдөө би ч гэсэн тэгж бодож байсан асуулт нь хоёр гэж шууд тий нөгөө хүн намайг гомдоос би тий хоёр хүний харилцаанаас гомдол үүсээд үгүй юм билээ ганцхан харилцагч би л гомдоод байгаа байхгүй тий тэрээс гомд хитэ оролцогч байдаг үгүй ганцхан л оролцогч байдаг ганцхан тий гомдож байгаа хүн л гомдолд оролцогч байгаа тий гомдож байгаа хүн бол тэр мэдчихгүй байдаг тэгэхээр гомдол гэдэг юмнаас салаарай аз жаргал гэрэлтэй гэрэл гийгүүлээрээ тий гэргийнүүд минь тийм за тэгээ аз жаргал эрүүл мэнд сайн сайхан бүхний хүсээрөө энэтэйгээ холбоотой асуулт тий ямар нэгэн санал шүүмж асуулт тасглаа ажилтаа асуулт юм зүйл байгаа бол пэйж дээр энэ лайвын дээр асуултуудаа бичээрэй гэж яаж хэлдэг асууж болно. Тэгээд таалагдсан бол шеэр хийгээд бусад эмэгтэйчүүдэд бас түгээгээд нэг амжилттай гомдлоос халаасаа тий гэрэл гээгээ авчихт нь бас тусалж тий өөрийнхөө зүгээс чадах зүйлүүдээ бүгдээрээ би энэ хийж гэрэл гээгээ түгээцгээе. За тэгээд бүгд баггүй. За тэгвэл хангалттай болсон байна. Баяртай. За баяртай. Шинэ ондоо. За тусна уу? Шинэ ондог нь хасчих.